За зуны номын өдрүүдийн дараагийн дугаараар бид нэр шүтээсийн бизнесийн агсан төвчний сургуулийн судлаач Тэмүүлэтэй уулзаж Япон хүн гэж хэмбэ гэсэн энэ номоор ярилцахад бэлэн болоод байна. Энэ номыг Тэмүүлэ анх өөрөө санаачилж өөрөө орчуулж ингээ бид нар бүтэн жилийн өмнөөс хамтарч ажиллаад энэ ном маань өчигдөрхөн хэвлэлээс гарлаа. Харамсалтай нь би номоо уншиж амжаагүй байгаа. Гэхдээ бид тэрийн ярилцлага бол энэ номыг уншихад хүрэхэд одоо туслана гэж би найдаж байна. За энэ номыг ардлаас ингээд энэ номын хамгийн ардаар бичсэн нэг өгүүлбэрийг уншия. Тэгээ ажиллагаа эхлэх нь зөв баг. Бусад улсад ч гэсэн эх оронтой чинь адилхан гайхалтай соёл иргэншил нийгэм бий гэдгийг мэдэх нь хувь хүний хөгжилд маш чухал. Бусад улсаас суралцж байж л өөрийн явцсан хүүнээс гарч чаднаа гэж. Тэгэхээр Япон хүн гэж хэнийг хэлдэг юм бэ? Яагаад Япон хүмүүсийн тухай, Япон хүний тухай газар сайгүй ийм их олон ном одоо гарсан байдгийм бэ? Өөрөөр хэлбэл би Япон хүн гэж хэмбэ гэдэг их олон номыг үзэж харж ирсэн. Энэ миний бас мэдэхгүй нэг ном байна. Энэ талаар яриагаа эхлэх үү? За баярлалаа. Юуны өмнө Монс өдрийн хамт олонд энх батгад одоо талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Би 19 онд Японд анх очичоод юу н Японд очих болгондоо нэг 10-аад ном. Заавал номын дэлгүүрээр нь яваад тэгээд нэг удаач нэг 2-3 өдөр яваад юу н ялангуяа нийгмийн ухааны салбарын одоо номнуудаас нь одоо бас шил сонгоод нэг номнууд авчирдаг юм. Тэгээд 19 онд очиод 100 яг энэ Япон хүн гэж хэмбэ гэдэг Харвардын Япон судлал гэдэг номыг одоо олж харсан. Тэгээд юу нь бол би өөрөө Японд доошоо их сургуульд бол яг л энэ Япон хүн гэж хэмбэ гэдэг зүйлийг одоо сурч судалж ирсэн юм хүн баг. Тэгээд энэ номыг сонирхоод тэгээд ирчгээд хустай нуруунд одоо яг ийм сайхан байгальд нэг өдөр уншсан. Тэгээд за энэ номыг бол яг орчуулж гаргах ёстой ном юм байна гэж би бодсон. Тэгээ ер нь бол бас яг нөгөө Япон хүнийг судалж ирсэн хүнийхээ хувьд бол одоо Монгол хүмүүст Япон хүнийг нэг таниулах юмсан гэж боддог байсан. Гэхдээ энэ ном бол яг тэр ном маань мөн байна гэж бодсон л доо. Тэгээд би өөрөө зохиолчд бас хандсан л да. Би одоо таны номыг ингээ орчуулмаар байна гэд мэйл ицсэн. Тэгтэл зохиолч бол за энэ номд бол Харвардын 10 профессор оролцсон. Тэгэхээр би дангаараа мэдэхгүй. Тэгэхээр энэ 10 хүний зөвшөөрөл хэрэгтэй. Тэгэхээр Монголд Мураками Харукиг орчуулсан одоо хэвлэж гаргасан тэр хэвлэлийн компани хэрвээ энэ номыг орчуулж гаргая гэвэл би зөвшөөрнө гэсэн байна. Тэгээд би Монсод за Мураками Харукиг орчуулсан хідэн компани байна гэдэл ингээл тэгсэн юм Монсодрээс. Тэгээд би Монсодр дээр очиод ингээд за энэ номыг би одоо ингээд ер нь орчуулаа эхэлсэн байсан л та. Тэгээд бас ер нь болох нь үгүй юу гэдгийг бас нэг харж чандъя гэж бодоод тэгээд би очиод уулзаад тэгээ үнэхээр ч одоо яг энэ Харвардын 10 профессорын зохиолч ингээд 11 хүний зохиогчийн ирэх авсан ном бол бас тэр болгон байхгүй байх гэж бодож байна. Харин хэцүү юм байлаа. Ер нь бол бид нар энэ номоо орчуулад бүх юм бэлэн болгосон боловч маш олон хүнээс зөвшөөрөл аавна гэд маш их цаг хугацаа барсан ажил болсон. Гэлээж гисэн ном маань гарлаа. Тэгэхээр би түрүүн асуусан. Ер нь одоо энэ тэнд явж байхад Япон хүн гэж хэмбэ гэсэн янз бүрийн номнууд их олон харагддаг. Энэ ном юугаараа онцлог юм бэ? Тэгэд ер нь бол яг Япон хүн гэж хэмбэ гэдгийг японочдод өөрснөө хамгийн их сонирхож судалдаг гэж энэ зохиолч өөрөө бичсэн ба. Тийм төрлийн ном бол Японд нэлээд олон байгаа гэж. Тэгээд энэ номын нэг онцлог бол Япон хүн өөрөө өөрийгөө судлаад бичээгүй. Америк хүмүүс тийм ээ Америк Харвардд Япон хүнийг яаж судалж байна. Тэгэхээр ер нь бол одоо жишээ нь Монгол хүн бид нар ч гэсэндээ тий одоо чинь Тэмүүлэг гэхээр зөвхөн л Тэмүүлэг л хараад өөр бусдыг мэдэхгүй бол таньж чадахгүй. Тэгэхээр би өөрийгөө хин нэгэнтэй харьцуулж иж тарина гэдэг нэг
бас судалгааны нэг тий арга. Тэгэхээр тэрүүгээрээ энэ ном бас их онцлог ном гэж бас харж байна. Одоо жишээлбэл янз бүрийн улс орнуудад иймэрхүү номнууд байдаг. Жишээлбэл муухай Монгол хүнч гэдэг юм, муухай Орос хүнч гэдэг юм уу тийм ээ. Тийм ном хэлбэрийн ном биш үү? Энэ бол огт өөр төрлийн ном юм байна. Тэгэхээр жишээ нь бол одоо муухай Монгол хүн гэдэг Кимура Аюко саны одоо бичсэн ном байдаг л да, тэрийг монголчууд их сайн мэднэ. Тэгээд үнэхээр ч бидний бас муухай зүйлийг ил гаргаж тавьсан гэдгээрээ тэрийг бол олон хүн хүлээн зөвшөөрдөг. Бид ч нэрээ муухай юм ийм зүй зөндөө энээсээ бид нар салах хэрэгтэй. Гэхдээ би бас тэр номд нөгөө талаас шүүмжлэлтэй ханддаг нэг зүйл байна. Яагаад тэгэхээр Кимура Аюко сан бол бас судлаач хүн. Манай Монголын цам тий соёлыг судалж исэн ийм хүн. Тэгэхээр судлаач хүн аль нэг орны соёлыг судалдаг гэхэд тэнд одоо жишээ нь миний дэргэд ийм муухай зүйл боллоо. Тэгэхээр эн чинь ийм онцгүй юм аа гэд дүгнэлт гаргах нэг өөр тийм ээ. Тэгтэл одоо жишээ нь тухайн хүнийг энд бол яг тийм аргачлал байгаа даа. Өөрөөр хэлбэл хүнийг зүгээр л одоо хувь хүний үзэл санаагаар сайхан муухай биш. Тэрийг шинжлэх ухаанчаар Япон хүн гэж хэмбэ гэдгийг гаргаж таа. Энэ маш чухал. Зөвхөн нүг шинжлэх ухаанчаар гэсэн чи юу гэсэн үг? За шинжлэх ухаанчаар гэдэг маань одоо жишээ нь нийгмийн салбарт одоо Япон хүнийг яаж таних вэ гэж. Одоо энэ жишээ нь босоо тогтолцоотой одоо Япон хүний нийгмийг гаргаж ирсэн Накане Че гэдэг хүний одоо алдартай судалгаа байдаг л 50-д онд. Тэгэд Япончууд тэр бол судалгааны ажил. Гэхдээ тэр энгийн уншигчдад зориулаад гарцсан. Тэр номыг Япончууд их ер нь нэг дээд сургууль одоо боловсралтай хүн бол бүгдээрээ уншицсан. Тэгэд Япон хүмүүсийн нийгэм харилцаа яад юм бэ гэдгийг тэр номоороо ингээд ойлгоцсон байдаг. Тэгэхээр өөрснийгээ тийш таньсан байдаг. Шинжлэх ухаанч байдлаа. Тэгэхээр тэмүүлээ чиний ярианаас юу гэж ойлгож байна вэ гэхээр хүн өөрийгөө мэдэх ёстой. Тэ хувь хүн өөрийгөө мэдэх тусам өөрийнхөө үйлдэлийг одоо зөв зүйтэй залж чиглүүлэх ч гэдэг юм уу тийм ээ. Гэтэл улс орон ард түмэн гээд зөвхөн нэг хүн биш. Олон тоон дээр тэр хүмүүс ямар юм бэ? Нэг тоон дээр ямар юм бэ гэдэг чинь ялгаатай. Тэгэхээр Япон хүн бол өөрийгөө мэдхээс гадна бас бусдынхаа дунджийг мэднэ гэж ойлгож болох. Тийм. Яг үнэ. Одоо өөрөөр хэлбэл тэр Япон хүн гэдгийг таних нэг шалгуур үзүүлэлт байгаад байгаа. Жишээ нь саяны миний ярьсан тэр босоо тогтолцоотой нийгэм гэдэг дээр бол одоо энэ ном дээр ч гэсэн гардаг л да. Ер нь бол нөгөө Япон хүн бол бусад хүмүүс гэдэг юм маш их анхаардаг. Хүн намайг юугаа бодчих бол гээд. Тэгэхээр яг тэр судалгаа хийсэн хүмүүс хийсэн одоо судлаач маань болохоор тэр Япон хүний одоо тэр секен гэж хэлээд бусад хүмүүс гэдэг юмыг гол шалгуур үзүүлэлттэй болж байгаад Японы хүмүүсийн тэр нийгэм харилцааг анализ хийчихэж байгаа гэсэн. Тэгэхээр Япон хүн намаа юу гэж бодох вэ гэж бодож байна. Монгол хүн бас тэгж бодно. Энэ хоёрын хооронд ямар ялгаа вэ? Тийм. Тэгэхээр ер нь бол Монгол хүн Япон хүн хоёр чих өөр гэж бид тэр дандаа тий ярьдаг тий. Тэгтээ хүмүүс хүн намааг юу гэж бодох вэ гэж бас боддог шүү дээ. Тий. Тэгэхээр энэ хоёрын хооронд ялгаа байна уу? Тэгэхээр бас ялгаа байгаа даа. Жишээ нь бол одоо ийм байна. За жишээ нь Монгол хүн Япон хүн хоёрыг ингээ хаанаасаа юунаасаа болоо ялгаатай гэдэг. Жишээ нь эрхэлж байгаа аж ахуйгаас нь ингээ харахаар суур бол бид нар бол нүүдэлчээд. Тэгтэл Япон хүмүүс бол тариачаа ард түмэн. За нүүдэлчийн ард түмэн яах үгүй л яах ухаатай л эдэргээ хамтардаг ч гэсэн ер нь их дургу өрөөл тэгээд яваад өгчих боломжтой тийм ээ. Гэтэл тариачин хүмүүс яах вэ гэхээр тэр тариалангийн талбайдаа ингээ баригдсан биш тухайн газартаа. Тэгэхээр одоо хөршдөгөө муудвал тэндээ л насан туршдаа эдэн 100 жилээр тэр хоёр чи ямар нэгэн байдлаар одоо харилцаж амьдрах учраас бид нар шиг одоо амархан хаяа авчиж чадахгүй. Тэгэхээр энэ нэг юм бас Япон хүмүүсийг бариад идэх ч гэдэг юм. Жишээлбэл одоо Япон хүн нэг ажилд орох юм бол их бодох байх. Би ямар ажил одоо хийх вэ гэж. Нэг орсон бол тэндээ удаан ажиллах байх тийм. Одоо өөрийн чинь сая ярианаас нэг өөр жишээ. Монгол хүн бол нэг газар ажилд ороод жигтэйхэн юм ярьж ороод тэгээд хэдхэн хоногийн дараа сургуу алга болоод ахаад нэг газар ороод ингээл яваад идэг. Тэгээ яг ингээд саяын жишээгээр аваад үзэх юм бол энэ амьдралд бас айхтар их нөлөөтэй юм байна. Тэгэхээр яг саяны жишээ дахиад яг энэ сая Накане Че гэх түүний судалгаан дээр тэр Япон харьяал их чухал гэдэг.
Өөрөөр хэлбэл одоо жишээ нь Япон хүн чиний чадварч гэдэг юм уу чи хичнээн мундаг сертификаттай хамаагүй. Япон хүмүүс хүнийг юугаар нь үнэлж дүгндэг гэхээр энэ хүн ямар компанид ажилладаг, том юм уу, жижиг юм уу те. Тэгээд тухайн компанид ямар албан тушаал вэ? Тэгээс тэр хүний одоо чадвар бол нэг чухал биш. Тэгэхээр тухайн хүн хаана хариалгаж байгааг их чухал гэдэг. Тэгэхээр одоо жишээ нь яагаад Япон хүн тухайн орсон газараа амархан солихгүй байна вэ гэдэг дээр бас тэр нэг хариулт болох байх гэж бодож байна л да. Өөрөөр хэлбэл хүний тухай үнэлэмж бол хүний одоо ажиллаж исэн газар тийм үү? Сурч исэн сургууль тэр юмнаас их одоо хамаардаг гэсэн. Тийм яг үнэ. Тийм. Тэгвэл би л маш олон залуучууд ажилд орох гээд компанид ажилд орё гэд ирдэг. Би бол одоо юу гэж боддог вэ гэвэл би ганцаараа биш байх л да. Олон хүн бас тэгж залуучуудтай харьцдаг баг. Ер нь бол тэр хүний сургуулийн диплом эсвэл одоо сурч ирсэн байдал бол нэг сонь биш. Яагаад гэвэл тэртээ тэргүй манай сургуулиуд ямар вүлээ? Яаж дүн авдаг вүлээ? Яаж диплом авдаг вүлээ? Тэгэхээр биднэрт эцсийн эцэст бас хаана ажиллаж исэн сонь биш. Хаанаас ч гэсэн би тийм ийм гээд дүгнэлт гаргуулчих чадна. Тэгэхээр энэ хүнтэй тэр хүнтэй ярьж үзээд за энэ хүн хэр зэрэг өөртөө үнэн ч юм бол энэ хүн хэр зэрэг хамтарч ажиллахад найдвартай юм бол гэж боддог ийм олон хүн байгаа бах. Тэгэхээр миний хүнийг үнэлэх үнэлэмж бол энэ талдаа байгаа юм л да. Тэгэхээр энэ маань Японд бол ажлын байр өдөр өнгөрүүлсэн хугацаа юм байна тийм. Тэгэхээр Японы хувьд одоо чинь таны яриг сонсоод надаас бодогдлоо л доо. Яагаад жишээ нь сургууль бол бид нар итгэхгүй шүү дээ дүнд. Гэтэл Японд яагаад тэнд итгээд байна гэхээр Японы тэр тухайн за жишээ нь одоо Токиогийн сургуулийг төгссөн бол нэг ийм соёлтой, ийм чадвартай гэдэг нь айгүй тодорхой. Тий. Жишээ нь манай сургууль доошоо сургуулийг төгссөн бол ийм соёлтой, ийм хүмүүс. Тэгэхээр тухайн төгсөж гарч байгаа сургууль өөрсний итгэл үнэмшил үзэл санаа байдаг. Яг ямар төрлийн хүмүүс бэлтэх вэ гэдэг юм айгүй тодорхой байдаг. Тэгээ яг тийм хүмүүс гардаг. Тэгэхээр тэрүүгээр нь тухайн хүнийг үнэлээ явчихдаг. Тэрэнд итгэж болдог гэх юм уу та. Тэгэхээр тэрнээс манай боловсролын систем юмтай ялгаатай юм байна. Тэгэхээр бид нар чинь мөнгөө төрж аваад мөнгөөр дүн аваад ингээл үндсэндээ бол одоо дуртай сургуулаа дуртай дипломоор төгсөж байгаа учраас тэрэнд итгэх итгэл бол байхгүй шүү дээ. Тийм учраас биднэрт баримжаа мó тэгэл нэг хүний хэлснээр юм уу тийм ээ өөрийнхөө үзмжээр тэр хүнтэй хамтарч ажиллаад тэгээд алд хонхоо шийддэг ийм л байна л да. Тэгэхээр ер нь бол би ч гэсэн өөрөө Европ сургууль төгссөн учраас бүх юм нэг тийм худал хуурмаг биш. Бүх юм нэг тийм цаанаасаа бол үннээсээ учраас тэр сургуулийг төгссөн хүн бол яг юу чаддгийм бэ гэдэг тэр баримжаа бол олон нийт тодорхой. За энийг төгссөн бол баталгаатай энд итгэж болно гэж маш санаа амар байдаг. Тэгэхээр манад ямар ч сургууль төгсөөд тэр байтугай би одоо гадаадад янз янзын мундаг сургуулийг төгссөн гэсэн нэртэй тийм хүмүүс ирээд итгэхэд тийм хэцүү хүмүүс бас байх юм шүү дээ. Тэгэхээр өөрийн чи ярьж байгаа яриа бол яхаарахгүй л үнэмшилтэй л төрүүлжлээ л да. Өөр ямар одоо онцгой чанар байна. Тий онцгой чанар гэхээр бас яг энэ номыг ялгаатай л гэсэн үг л дээ. Ялгаатай тал гэдээ ярих юм бол зөндөө л зүйл. Жишээлбэл би гэр бүлийн хувьд Монгол гэр бүл, Япон гэр бүлийн хувьд бол юугаараа ялгаатай байна? Одоо хүмүүжил хүүхдтэйгээ харилцаа, эхнэр нөхрийн хооронд харилцаа, жишээлбэл бид нэг ярьдаг штэ. Япон эмэгтэйчүүд бол ингээд хүүхдээ хараад ерөнхийдөө бол жоохон нөхөртөө дарагдаж амьдардаг гэсэн. Энэ үнэн үү? Юу нь бол яг энэ бас нэг улсын бодлого яваад идэг санагддаг. Яг уу эртээр Азад бол ер нь л тийм штэ. Эрэгтэй хүн бол гаднаа бүх
бүх юмаа гадах юмаа зохицуулна. Эмэгтэй хүн бол доторх юмаа зохицуулаад явдаг ч гэдэг юм уу те. Тэгэхээр тэгтэл одоо жишээ нь яг Япон улс орчин үеийн улс болох гээд бүх хүмүүсээ тэр хүчтэй улс те одоо баян чинэлэг улс болохын тулд яасан гэхээр одоо эрэгтэй хүмүүсийг ерөөсөө яг тэр үйлдвэрлэл нийгэм те бүх юмд маш их дайчилсан. Бүрэн тийш. Бүрэн бүх сэтгэл санаагаа тийш нь зориулж ажиллав. Гэхдээ гэр бүл нь ямар ч гэсэн мөнгө төгрөгтэй тэгээд одоо эхнэр нь бол үр хүүхдээ те зөв хүн болгох. Тэгээд нөхрөө одоо тэр бүх сэтгэл санаа бүх юмаа тэр компанид зориулахад нь бол арт тал санаа зовхгүй байдлаар ингэж одоо те бүх юмыг авч явах ийм соёл нэлээд урт хугацаанд ингээ яваад ирсэн. Энэ бол зөвхөн яг үзэл санаа гэхээс одоо гадна системээрээ тэрийг ингээд зохицуулаад явчихдаг. Төрийн бодлого. Тийм, төрийн бодлого ингээд цаана явагдаад байдаг. Одоо сүүлийн үед бол бас Япон эмэгтэйчүүд гадагшаа гарч ажилдаг болж байна. Тэр хуучны байдал бол нэлээд өөрчлөгдөж байгаа. Тэгээ энэ номон дээр ч гэсэн тэр одоо хөдөлмөр эрхлэлтийн тухай бол нэлээд бичсэн байгаа. Тэгэхээр төрийн бодлого гэж ярьж байна. Манайх ч гэсэн одоо төрийн бодлого гэж ярьдаг. Гэхдээ гэр орны амьдралд Япон гэр бүлийн одоо энэ тогтолцоо, энэ хэв маягийг бий болтол төрийн бодлого явна гэхээр арай л өөр бодлого явж байна да. Яг хөө тэгэхээр нөө төрийн бодлого гэхээр ер нь ингээл нөгөө бүх юмны ингээл хатуу заагаад өгчдөг юм шиг санагддаг юм. Ерөнхийдөө Япон улс одоо яаж хөгжих вэ? Хаана гол анхаарлаа хандуулах вэ гэдэг ерөнхий концепцаа төр гаргачихна. Тэнгуут энэ доор байгаа хувийн хөвшил бүх юмнууд тэрнтэй одоо уялдуулаад бид нар өөрснөө яаж ашигтай тэгээ бас энэ төрийн бодлого юм руу тийм ээ хувь нэмрээ оруулаад явах вэ гэдэг юм ингээд өөрснөө нэлээд ингээ алтайхан гаргаад ирчдэг ийм арт хүмүүс санагддаг юм. Түүнээс ш одоо жишээ нь бүх юм руу ороод ингээд заадаг юм бол байхгүй. Ялангуяа одоо жишээ нь миний судалгаан дээр бол хувийн сургууль гэдэг юм бол Японд бүр тэг бид нар ч бол одоо жишээ нэгдэг штэ боловсрол гэхээр за одоо ерөөсөө л улс төр ингээл арт түмнээ боловсруулах хэрэгтэй, хүнийг боловсруулах, энд анхаарах хэрэгтэй. Гэтэл Япон бол яг үхээр ер нь ингээд нөгөө түүхийн урт хугацаанд харахаар арт түмн өөрснөө үр хөвгтөө боловсруулад ирсэн байдаг. Одоо яг Мэйжигийн шинжил эхлэхээс өмнө Японд Эдогийн үе гэдэг ингээд 270-300 жил үргэлжилсэн ийм үе байсан. Тэгээ яг энэ орчин үеийн одоо 1868 оноос Япон улс бол орчин үеийн улс болсон. Тэгээ яг орчин үеийн улс болох тэр эхлэлийн цэг дээр судалгаа хийсэн чинь 15-аас 20 сая хүн амтай Японд 20 мянган одоо сургууль байсан баа. Нөгөө баг дунд сургууль гэх юм уу да 20 мянга. Тэгэхээр ингээд тооцоор 1200 хүнд нэг сургууль байгаад байгаа. Маш өндөр тэр сургалт юм явагдчихсан байна. Тэгэхээр юу байгаа даа юм л та. Ер нь бол тэр 20 мянган сургуулийн 300 л улсын сургууль байгаа юм. Айгу аймаг яг өөрсдөө удирдахч болох хүмүүсээ самуранаараа бэлдээ. Бусад сургууль нь болохоор дандаа хувийн сургууль. Тэгэхээр нөгөө нэг энэ өөрөөр хэлбэл хувь байна гэдэг тэр үзэл санаа юм болвол ингээд зөвхөн төр бол жоохон чиглүүлждэг. А бусад юмыг бол хувь одоо байгууллага хувь хүмүүс өөрснөө нэлээд сайн бодож ингэж чөлөөтөх хөдлөх боломжтой юм газар гэж бас би хараад байна. Тэгэхээр яг миний асуулт бол төр засгийн дээрээс нь бүх юмыг чиглүүлээд ингээд зохион байгуулаад аятайхан болгочдөг гэсэн утгаар сонсогдсон байх. А яг өөрийн чинь ярианаас бол төрийн бодлого гэдэг бол одоо эрх баригчдын зүгээс ард түмэн рүүгээ хандсан бодлого. А төрийнхээ бодлогыг дэмжсэн хоёр талаасаа ингэж тэмүүлсэн энэ харилцаа нэг улс гэдэг чинь нэг хамт олон. Тэдний хөгжил дэвшилд тэр утгаараа маш эерэг үр дүн авчирдаг гэж ойлгож байна. Мөн үү? Тий, одоо жишээ нь ингээд бодохоор Япон бол цаг өөр одоо байгалийн гамшиг тий юм ингээд ой орхон болдог. Бас тийм газар нутагт амьдардаг штэ. Тэгээд тэр болгонд яадгүй гэхээр ерөөсөө л тэрийг яаж давж гарах вэ гэдэг дээр ганцаараа бол давж гарч чаддаг. Тэгэхээр яг бүгдээрээ хамт байж ич тэрийг давж гарч ирсэн. Маш олон зуун жилийн ингээд яваад ирсэн. Тэгэхээр энэ ухаан бол тэднэс байгаад байгаа. Хамтарч энэ бүх юмыг давдаг гэдэг тийм туршлага тий.
тэр байгаад байна гэж би бас хардаг л та. Тийм тэгэхээр төр засгийн бодлогыг одоо дэмжиж ажиллая гэсэн тийм бодол бас биднэрт байдаг. Гэвч одоо хувь хүн, компани, байгууллагуудын тэр үзэл бодлыг төр засаг нь хүлээж авах ямар ч механизмгүй байхад тийм хоёр талаасаа нэг рүүгээ чиглэсэн нийтийн үйл хэрэг болсон тийм процесс явагдахгүй байна л да манад. Тэгээ энд нэг юм байх шиг санагдаад байна. Ер нь бол яагаад Японы орчин үежилт амжилттай тийм модернизац ингээм амжилттай явагдсан бэхээр тэд нар удирдагчтай маш зөв бэлдсэн байгаа. Өөрөөр хэлбэл энэ ном дээр гараад байгаа тэр либерал артс боловсрал гэдэг юм. Тэгэхээр ер нь бол яг одоо удирдагч байна ч гэдэг юм уу, элит байна ч гэдэг юм те. Энэ бол эрх мэдлийн энэ юмыг заадаггүй гэж удирдагчтай бэлтгэхдээ яад гэхээр ноблес оближ. Өөрөөр хэлбэл чи хэрвээ удирдагч бол чамд энэ доор нь одоо тийм ээ чиний одоо чамайг удирдагчаа гэж харж байгаа хүмүүсийн төлөө чи үүрэг хүлээсэн байх хэрэгтэй. Үүрэг хүлээсэн байгаа. Тэгэхээр тэрийг ерөөсөө л тэр толгой тархинд маш сайн суулгаж өгдөг. Тэрийг бол тийм автоматар одоо тийм зааж биш тийм ээ. Одоо энэ жинхэнэ энэ номд байгаа одоо жишээ нь уран зохиолоор дамжуулж гэдэг юм, киногоор дамжуулж гэдэг юм те. Сургууль соёлд нь. Тий, зургаар дамжуулж гэдэг юм уу те. Энэ олон зүйлээр дамжуулаад тэр хүн би бол зөвхөн одоо хувийн амбиц зэрэг ашигын төлөө явах ийм байр суурь биш юм байна. Тэгэхээр би энэ өөрийнхөө одоо юу гэдгийг өөрийн удирдагчаа гэж бодож байгаа энэ хүмүүсийн төлөө би үйлчлэх ёстой маа гэдэг юм толгоонд нь сууд. Тэгэхээр манайд бол би бол одоо яагаад байнга өөрийгөө яриад байна вэ? Бид нар Японы тухай Япон хүн хинбэ гэж ярьж байгаа боловч Монгол хүн хинбэ гэдгийг харьцуулж дандаа харах үүднээс асуугаад байгаа. Жишээлбэл манайд сонгуульд ялсан намын хин ч хамаагүй юуны ч хамаагүй сайд болж байна. Энийг хэн ч эсэргүүцэхгүй, энийг жам ёсоор, энийг одоо зүй тогтол гэж хараад. Ийм үзэгдэл байхгүй гэж ойлгож болох уу? Тий, ер нь яг одоо нэг би бол яг Японы улс төр судлаач биш учраас бас яг одоо тэр ийм тийм гэ тэр байр сууриа илэрхийлэхэд бол жоохон хэцүү байна л да. Яагаад тэгэхээр түрүү ярьлаа шүү дээ. Зүгээр нэг хүн явж байгаа л наамаа ээжээс хүн сайд болчихдаг ч юм уу тийм ээ. Ийм үзэгдэл байж болохгүй гэж би бодож байна л да. Тэрийг өөрийн чинь ярианаас би сонсчоод илүү лавшруулж асуух гэж байгаа. Тэгээ яг энэ номд бас гардыг удам залгасан улс төрч ихтэй улс гэж Япон. Тэгэхээр өөрөөр хэлбэл яг нэг талаасаа тэр одоо тийм ээ юу гэдгийг ингээл нэг гівгэнтэл нэг өдөр нэг хүн улс төрч болоо сайд болоо явчих боломжгүй тийм ээ. Одоо тэр бол бэлтгэгддэг байна шүү дээ. Нэлээд урт хугацаанд бэлтгэгддэг. Яг тэр удам залгахад сайн муу тал байг ингээд энэ дотор бол байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл тухайн алба юмыг хашгад одоо гэвэд гарч ирэх боломжгүй л тийм нийгэм л дээ. Ер нь бол бас хараад тэрийг гэхдээ бас одоо жишээ нь улс төр гэдэг юм бол зөвхөн л удам залгасан зүйл бас байж болохгүй л дээ тийм ээ. Тийм ер нь тийм азан шавгаад байдаг юм бол байхгүй. Тийм байж. Тэр нь бүх юмараа батлагдчихэж, нотлогдчихэж, тэр хүмүүс олж ээж тэгжиж олон нийтийн өмнөөс хариуцлага хүлээх тэр хүн болж бэлтгэгдэнэ гэсэн. Тэгэхээр өөр нэг зүйл байна. Одоо жишээ нь итгэлцэл гэдэг юм Японд их чухал гэдэг. Итгэлцэл дээр бүх юм явагддаг. Гэтэл манайд бол одоо жишээ нь бүх юм мөнгө шийдэд нь шүү дээ. Тэгээ мөнгө шийддэг учраас тэр хүн одоо хүртэл юу хийж ирсэн яасан хамаагүй мөнгө өгөөд л сайд болчих нь байна. Тийм. Тэгэхээр тэр нийгэмд үнд зүйл гэж харж байгаа юм нь өөр болчиход байна л да. Тэнд их гол бас нэг шалтгаан байгаа гэж үзэж байна. Тийм, итгэлцэл гэдэг чинь ер нь айгүй том зүйл гэж харагддаг. Жишээлбэл би одоо хэвлэх үйлдвэрийн бас салбарт ажилладаг. Солонгост очиход ийм хэвлэх үйлдвэрийн их хэсэг ийм одоо төвлөрсөн газар байгаа. Тэрэн дундуур ингээд явхад
Ер нь тэр хүмүүс хоорондоо харилцаж байгаа харилцаа нь нэг хайхтар бичиг цааш гэрээ хэлцэл хийгээд байдаггүй. Ерөнхийдөө яриад болоод ах шиг байна. Тэгэхээр ямар амар юм бэ? Итгэлцэл гэдэг чинь ямар үнцэнтэй юм бэ? Манай чинь янз бүрийн тендер явагддаг. 2-3 хил цаас бичиг баримт нэгдэг. Энэ 7 хоногт өгсөн газараа дахиад дараагийн тендерт орвол дахиад тийм хэмж өгдөг. Ерөнхийдөө тэр итгэлцэх гэдэг ойлголт ерөөсөө тархи толгонд байхгүй. Ерөөсөө л энэ бичиг баримтыг л бүрдүүлэхгүй бол энэ ажил биш гэсэн нэг юм л ойлголт. Тэгэхээр бид нар энэ төр засаг хэний төлөө ажиллаад байгаа юм бэ? Бид нар яагаад энийг хүлээн зөвшөөрөд байгаа юм бэ гэдэг дээр маш их тийм яриа. Ялангуяа ийм номыг хүмүүст хүргэнэ гэдэгт бол хүмүүс энийг мэдэхгүй шүү дээ. Тийм ч учраас монгол хүмүүс ярьдаг шүү дээ. Ямар нэг юм ярихаараа угаасаа л ингэдэг. Дандаа л ингэж ийсэн. Тэгээ тэр ярианаас гарч ийм ном тэр ярианаас гарахад ийм номнууд хэрэг болох байхаа л гэж бодож байна. Тэгээ энэ ном бол ер нь бол энэ номыг нэг одоо энэ 100 бас эхэлчлээ тий сайхан их хөнгөн уншиж болох юм ном ба да. Сая та битээр бас нэлээ юм одоо гүнзгий яриа руу бас нийгэм мэдрэгээ те юм руу орсон. Гэхдээ энэ номыг бас дан ганц тийм нөгөө хүнд байдлаараас ойлгож болохгүй маа. Тэгэхээр энэ номыг бол их хөнгөө одоо жишээ нөгөө анимашн сонирхдаг одоо хүүхд залуучууд их байна те. Японы уран зохиол Мураками Харуки гээл те. Уран зохиол сонирхдаг хүмүүс ер нь тэгээ нэг Япон хүн гэдэг чинь одоо яхаараа ингээд те юмд их үнж ханддгийн ч гэдэг юм ингээд нэг боддог. Ийм хүмүүс бол нэг хөнгөө аваад нэг уншиж болохоор нэг ийм ном баадаа. Тэгээд одоо Японы кинонуудын тухай ач бас байна. Нэг аяллаар гарахтаа аваа. Тэгтэл бас энэ номыг жоохон гүнзгий уншиж болохоор тийм ном баадаа. Жишээ нь энд ингээд Японы хамгийн сайн 10 уран зохиолын намч гэдэг юм уу те хамгийн сайн кинонууд гэдэг ингээд бэлдээд өгсөн ба шүү дээ. Тэгэхээр энийг тэр кинонуудыг үзээд одоо дахиад энэ коронавиг үед бид ч бас гэртээ хоригдох байлаа шүү дээ. Зарим нь аяг бол үзсэн байгаа. Тий, тэгэхээр их гүнзгий тэр кинонуудыг үзээд, анимашнуудыг үзээд, за тэрэнд гарч байгаа тэр зураач нь одоо интернетээр бол ингээд хайхад зураг нь гараад ирдэг ч юм уу те. Тэгэхээр тэгж бас гүнзгий унших боломжтой. Тийм ном байгаа даа. За миний хувьд бол Япон хүнтэй бас учирч явлаа. Одоо ч гэсэн бас Япон хүмүүстэй бас мэрсэр хүмүүстэй ажиллаж байна. Тэгээ үнэхээр одоо хамтарч ажиллахад их сайхан найдвартай гинтхэн юм болчдгоо. Тэгээ ярьсан юм маань яг хэвээрээ байдаг. Гээд одоо Япон хүний зан чанарууд ажил төрөл хамтарч хийхэд их сайхан байдаг л да. Одоо өнөө маргаашгүй Кимико гэдэг нэг эмэгтэй байгаа. Монголд 17 жил ажиллаад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах ийм ажил одоо нэг сангийн тусламжтайгаар ирж хийгээд тэгээд цаашдаа бас Монголд 17 жил өөрийнхөө сайн дураар ажиллаад буцаж байгаа. Тэгээ би тэр хүнтэй сүүлийн хэдэн жил одоо хамтарч ажиллаж тэр хүнээс маш их юмыг сурч авъя гэж бодсон. Хүүхдийн салбарт ажилладаг учраас над ч гэсэн миний сонирхол бас бидний ажилд их тус болсон. Тэгээ тэр хүнээс би юу олж харав гэхээр тэр хүн хизээч өөрийгөө харуулах гэж ажил хийдэг. Яг л тэр хүүхдийг бодож бүх юм тэр хүүхдийн эрх ашигаас л улбаалсан тийм л хэлбэрээр ажил нь явагдаж байгаа. Тэгээ би бодож байгаа. 17 жил Монгол байцсан хүн ч одоо жоохон монголчмоор юм а гэж. Одоо нэлээд тийм монголжоод хэр бараг юм тоохоо байдаг ч юм уу, эсвэл тэр Япон зам маань ингээд арилаад өгдөг ч юм уу. Тэхгүй маа. Ерөөсөө яг л тэр Япон. Тэр яагаад ингээд алга болдгоо юм бэ? Жишээлбэл монгол хүн Японд очих юм бол монгол хүн аягүй их өөрчлөлт. Би л өөрчлөлт. Бараг л одоо Япон зан сурчих байх. Тэг яагаад Япон хүн өөрчлөгдөг, монгол хүн өөрчлөгдөд байгаа юм?
Тэгэхээр Япон хүний тэр суур одоо хүн байх гэдэг зүйл бол бүр цэцэрлэгт айгуу сайн тавьж өгдөг. Цэцэрлэгт тэгээд сургууль одоо жишээ нь бага сургууль эхний 6 жил бол одоо тэр тоо бодлого ч гэдэг юм уу тий унших гэхээсээ илүү хүн байх тэгээ ялангуяа Япон хүн байх гэдэг зүйлийг суурийг маш сайн тавьж. Хамгийн эхний сурах зүйл бол ерөөсөө чи хинтэй ч мэдлдэг байх хэрэгтэй. Тэндээс ерөөсөө хүн байхыг ингээд тэгэхээр хүн тэр бага наснаасаа тэгэж сайн давтаад өгчгөр амархан өөрчлөгддөг байж магадгүй. Тэгэхээр би бол энийг хүмүүжлэх шаардлага байна. Тэгэхээр бид нар тодорхой хүмүүжил олгогдоог юм болов. Тэгээ бид нар тэр хүмүүжилтэй тэр дэг журамтай тийм үү? Тэр ёс суртахуунтай газар очихоор тэрэнд амархан сураад тэр газрын хүн шиг болчиход байгаа. Тийм газараас ирсэн хүн ийм задгаа орчинд юу л бол юу байдаг, юу л бол яаж амьдрдаг газар ирчихээрээ тэр нь дасч чадахгүй багш. Тэгэхээр мэдээч хэрэг хүмүүжил бол одоо нүдээс нээхээс ахгуулаад хүний амьдралд шат дараатай төрийн бодлогоор явагддаг ийм зүйл гэдгийг л бид нар ухаарах хэрэгтэй юм шиг. Тэрнээс байгалийн шалгарлаар хүмүүжил явагддаг. Эсвэл хүн болгон өөрийнхоороо. Тэгэхээр бидний хүмүүжлийн тухай ойлголт өнөөдөр хаана байна вэ гэхээр зүгээр нэг Монгол хүн л гэж яриад байдаг. Монгол хүмүүжил ямар байх ёстой юм бэ гэдгийг тодорхой заасан тийм юм биднэрт үүлэгдээд байгаа юм шүү. Тийм би бас тантай яг санал нэг байна. Ер нь бол бид нар бас ерөнхийдөө одоо жишээ нь хамгийн сүүлийн одоо энэ Оросын нөлөөлөлт ингээд 70 жил байхдаа бидний бас яг Монгол хүн гэж хинбэ гэдэг юмыг бид нар судалсангүй хаягдсан гэх юм уу судалсан байлаач нөгөө зөвлөлтхүүний нүдээр одоо судалсан гэх юм уу тийм ээ. Тэдэнд яаж бидний тухайн ойлголт ашигтай гэвэ гэдэг байр сууриас одоо судалгаанууд хийгдсэн байж болох талтай. Тэгэхээр нөгөө яг Монгол хүн гэдэг юмаа бид нар судлах яг нөгөө тэр юмнууд нэлээ орхигдсон одоо байна л та. Тэгээ яг социализмын тухай яриаг ер нь их сөрөг тал руу бид нар ярьж ойлгож ирлээ. Сөрөг юм байсан. За тэгвэл 90 оноос хойш судалсан юм уу? Жишээлбэл сүүлийн үед ер нь 90 оноос хойш уламжлал ёс заншил зөндөө яасан. Тэгээ бид нар бас энэ чиглэлээр ажиллах гэж хичээж байгаа. Зөндөө ч юм хийлээ. Тэг ингээд энэ чиглэлээр ажиллах гэхээр нэгдүгээр төр засгаас ямс дэмжлэг байхгүй. Хоёрдугаар яриа яваад байгаа болохоос биш. Яг уламжлал ёс заншлын талаар чанартай үнэхээр амьдрал дээр буухаар тийм зүйл ерөөсөө явагддаг. Бид нэр одоо ёс заншлын тайлбар тойлгоод гаргалаа. Тэрийг нөхөө худалдаж авдаг. Тэг бидний энэ бүх яриа чинь нэг тийм хий хоосон агаар төвж байгаа юм л юм болоод ямар нэгэн барьцтай амьдралтай барьцалдсан ийм бодлого болж өгөхгүй байна уу гэж бодож байна. Тийм тэгэхээр би бас энэ Японы одоо боловсролын түүх, сэтгэлгээний түүх гэдэг судалсан л та. Тэгэхээр нөгөө яг ингээд жишээ нь Япон улс орчин үеийн улс орон болох үед ер нь аль ч үед ингээд үзэл санаа гэдэг юмаа нэлээд гаргаж ирж чаддаг. Судалж агаад. Тэгээд жишээ нь одоо юу гэдгийг Япон хүн энэ ном дээрс гардаг л да. Нитоби Иназогийн одоо Бушидо гэдэг ном. Энэ бол одоогийн Япон хүмүүс яг ямар байх хэвээр Япон хүн гэдэг чинь ийм шүү гэдэг ойлголтыг өгсөн ном байгаа байхгүй. Тодорхой үзэл санаа. Тийм үзэл санаа. Тэгээд өөрөөр хэлбэл тодорхой үзэл санаа, өөрөөр хэлбэл тодорхой идеолог. Тийм идеолог. Тэгээд тэр нэг яаж хүмүүст хүргэх вэ гэдэг юм бас их байгаад багшаа. Бас тэрнийхээ дагуу. Тийм. Тэгэхээр тэр бол нөгөө хүмүүст хүрж ийж хүмүүс бүгдээр би ийм юм байна гэж ойлгож ийж тэр чинь нэг үзэл санаа болоод. Хүс хин нэг юм биччихээ тэрийг хинч уншихгүй хараагүй байвал тэр тэндэл үлдэн тийм ээ. Тэгэхээр Японы хувьд ер нь бол яг Япон хүн гэж хин бэ гэдгийг судалдаг, тэрийгээ бас олонд хүргээд тэрийгээ уншдаг хүмүүс нь бас тийм. Тэгээ тэр мэдлэгээ бүгдээрээ эзэмшдэг учраас
бас тэр нь бүх хүмүүсийн хувьд үзэл санаа болж чадаад байгаа юм болов уу гэж. Сая яриан дээрс над нэг юм бодож байна л да. Манад одоо бас 90 оноос хойш ерөнхийдөө сүүлийн үед бас нэлээд тийм нийгмийн одоо өөрөөр хэлбэл хүмүүсийн хүмүүсийн ёс суртахуун их алдагдлаа. Ер нь болохоо байлаа. Ер нь энэ чиглэлээр ер нь анхаарахгүй болохгүй гэсэн ийм дохио их өгч явах шиг байна. Яагаад гэвэл олон хүн энийг одоо ярьж одоо өөрөөр хэлбэл энэ байдлаас гарыг гэсэн ийм ирмэлзэл байгаа юм. Гэтэл их хурал дээр хоёр хүн хууль санаачилж байна л да. Ёс суртахууны хүмүүжлийн тухай. Тэгингээ сонсохоор яаж яах вэ гэхээр ямар нэгэн үзэл санаа байхгүй. Өөрөөр хэлбэл ямар нэгэн идеологи биш. Зүгээр их хуралд байгаа хамгийн ёс суртахуунтай юм шиг хоёр хүн, гурван хүн ч юм уу. Яавал одоо монголчуудаа ёс суртахуунтай болох вэ гэдэг яриа ярьж хагаад тэгээд одоо хууль хийж ах шиг байна. Тэр ямар хүн орж ийн үхлээр одоо энэ боловсролын сайд их хамгаалан за их хурал дотор хамгийн ёс суртахуунтай байж болох хүн хэн бэ гэхээр нэг Монгол бүх байж магадгүй гээд одоо авраг Батэрдэн тэнд орцсон байгаа. Өөр цаана хэн байгаа юм. Ингээ энэ хүмүүс ерөөхдөө сайн хүмүүсийг олшруулах, сайн зан чанарыг нэмэгдүүлэх маягаар одоо ёс суртахууныг бий болгоно, Монгол хүнийг бий болгоно гэсэн ийм концепт явж байна. Тэгэхээр ерөөсөө энэ хүмүүст бидэнд нийгмийн тухай ойлголт алга. Нийгэм гэдэг бол ямар нэгэн юмыг ахиулах замаар, сайжруулах замаар, засах замаар үр дүн гардаг биш. Эн чинь маш тодорхой идеологи, үзэл санаа байх ёстой. Тэр нь цаана онол байх ёстой. Тийм ээ? Өөрийн чинь хэлдгээр энийн цаанаа хэрэгжүүлэх, практик амьдралд нэвтрүүлэх арга замууд ёс зүй байх ёстой. Тэр энтрийгээ мэдэхгүй хууль санаачлаад тэгээд тэрийг хууль болгоод тэгээд тэрийг яаж яах вэ гэхээр ер нь тунхагийн хууль гэж нэрлэж байгаа. Тэг ийм хууль аюул ихтэй. Тэгээд тэр нь биелж байгаа, практик нэвтэрч байгаа юм байхгүй. Тэгэхээр бит хоёрын яриа бол магадгүй бас энэ асуудлыг хөндөж байгаа байх. Тийм учраас энэ номыг олон хүн уншаасаа. Ялангуяа энэ боловсрол, хүүхдийн хүмүүжил, нийгмийн ёс суртахуунаар ажиллаж байгаа хүмүүс бол үндсэндээ энэ байдлаас гарч бид нар ямар онол, ямар одоо үзэл санаагаар цааш явах юм бэ гэдэг эхлээд тодорхойлох хэрэгтэй болов гэсэн бодол илүү бодогдож байна да. Тийм. Тэгэхээр би бас энэ номыг орчуулж байхдаа нөгөө Харвардын одоо судлаач хүмүүс судалгааг хүнийг яаж судалж байна, нэг улс орныг яаж судалж байна. Тэгээ тэрийг эргээд тэр оюутнууд одоо яаж хүргэж ийн гэдэг тий. Тэгээ тэр зүйлийг судлаад хүргэх тэр арга хэлбэр нь ямар вэ, цаа зорилго нь юу вэ гэдгийг бас олж харж уншаасаа гэж. Тэгэхээр нөгөө ер нь боловсролын янз бүрийн юм чинь явж явж тэгээ боловсролын системээр дамжиж одоо хэрэгждэг зүйл учраас бас энэ багш нар маань энэ номыг тий судлаач багш нар маань бас уншаасаа гэж бодож бас орчуулсан байгаа. Тийм би саяхан бид нар ч гэсэн хүүхдийн хүмүүжил, хүүхдийн ёс суртахуун одоо хүмүүжил, эцэг их хүүхдтэйгээ яаж хандах юм, эцэг эхийн хандлага гэдэг зөндөө ном гаргаж байгаа. Тэрнийхээ дагаа бас олон нийт рүү хандсан зөндөө видео гаргаж байна л да. Саяхан манаа нэг ажилтан бит хоёр санамсаргуу гадагшаага нэг бараа авахар явсан. Гадагшаа гэдэг нь дэлгүүрүүдээр. Тэгээд машин дотор хамт явж байгаад надад хэлж байна. Захирлаа таны энэ видеогоор нэвтрүүлж байгаа би үзсэн. Их зөв санагцсан гэж байна. Тийм үү. Тэгээ би тэр ярьж байгаад надад хэлсэн л дээ надаас асуусан. Тэгээ би над айгүй зөв гэж санагддаг боловч
яг гэртээ очиод хийх гэж шатдаггүй. Болдгүй юм байлээ гэж. Тэр асуулт намайг өнөөдрийг хүртэл ингээд бодол болгоод би яах ёстой юм бэ? Одоо би яах ёстой юм бэ? Зүгээр ингээд яриад байх ёстой юм уу? Өөрөөр хэлбэл ийм байх ёстой, тийм байх ёстой гэж яриад байх ёстой юм уу? Тийм биш юм байна. Тэгэхээр яа харахгүй тэрийг яаж хэрэгжүүлэх арга замуудыг бид нар хэлж чадахгүй юм билээ. Энийг сургууль соёлоор хийх ёстой. Тэр багаас нь ялангуяа одоо цэцэрлэг сургуульд хүүхдүүд өөрийн мэдлэгүйнийг сурдаг. Тэрнээс биш ингэх ёстой, дараа нь ингэх ёстой, дараа нь ингэх ёстой гэдэг бол биш. Тийм учраас энэ дээр асар том бодлого энэ дээр явагдаж байна гэдгийг би ойлгож байна. Тийм шүү. Японд бол одоо чи ингэх тэгэх ёстой гэдэг тийм байдлаар бол хүүхдэд сурахгүй. Үлгэрлэн тэгээ нэг зүйлийг байнга давтуулна. Нэг том зорилго тавиад л тэрийг шаардахгүй. Маш бага зүйлийг гэхдээ тасралтгүй өдрөө болгон хийх. Тэгээ тэр хүмүүс тэндээс юу ойлгоод өгөхээр би ямарваа нэгэн байдлаа тасралтгүй нэг хийх юм бол ямар ч нэг ийм үр дүнд хүрдэг юм байна гэдэгт тэд нар итгэл үнэмшил багаас суучдаг. Нэг ийм тал байдаг шүү. Тэгэхээр энэ номын тухай битээр бас бага хугацаанд ярьлаа. Тэгээ надад хамгийн их одоо бодогдож байгаа хүмүүсийг бас бодоосоо ойлгоосоо энэ талаараа ярилцаасаа гэж бодож байгаа нэг зүйлийг бас дахин хэлье. Ер нь бол альва нийгмийн альва юм хөгжинэ гэдэг бол нэг жоохон сайжруулад одоо явах тэр арга зам биш. Тодорхой бодлогын хүрээнд тэр бодлогын дагуу таллаасаа дээрээсээж доороосооч бүх төвшөнд жигд ажиллахыг хэлж байгаа нөө гэж бодож байна. Бид нар болохоор хүн алдчил таараа, онжил таараа юм хийж байгаа хүнийг та нар яагаад шүмжлээд байгаа юм бэ? Юм хийж л дэжтэй гих маягтай ханддаг. Тэр бол юм хийж байгаа биш. Тэр бол цаг варж байгаа, хэрэггүй юм хийж байгаа. Тийм л ажил болж хуурайд байгаа юм. Тэгэхээр бид нар энэ бол ингээд битэрийн энэ яриагаар шийдэгдээд ойлгочих асуудал биш баг. Ялангуяа энэ номыг уншихаар илүү гүн гүнзгий ойлголт төрнө гэж найдаж байна. Танд баярлалаа. Танд баярлалаа.